De facto World 12. Өнөөгийн Польш түүх, урлаг, шинжлэх ухаан, аж үйлдвэр болон Монгол Польшийн хамтын ажиллагааны тухай. Польшууд бол маш их төсвөр хадгалжтай авьяаслаг үйлдвэр соёлын ариун их өв боломжтой үндэстэн. Польш дүүгээ Европын хамгийн өндөр хурдтай хөгжиж буй орн. Түүхийн хүнд хэцүү олон сорилтыг даван туулсан Польшууд шинжлэх ухаан, соёл урлагийн гайхалтай болд амжилтаараа бас дэлхийд алдартай. Польшийн анхны эсэл Краков болон Вроцлав, Варшав хотоор явж музей, түүх, дурсгалын газрууд эртний сүм цайзаар аялж аж үйлдвэрийн салбараас нүүрс, хүнс болон эмийн үйлдвэрүүдтэй танилцсан. Монгол Польшийн ард түмэн түүхийн явдал түмэн үйлсээрээ холбоотойг судалж олон хүнтэй уулзаж ярилцсанаа нэгтгэн энэ нэвтрүүлгийг бэлдлээ. Эдийн засгийн олд амжилт ба аж үйлдвэрийн хөгжил. Польшийн эдийн засаг 2004 онд Европын холбоонд элснээс хойш өндөр хурдцтай өсөж ирэв. Аж үйлдвэрлэлийн салбар онцгой хөгжсөн бөгөөд эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, эмийн үйлдвэрлэл гэсэн салбарыг бид онцолж байна. Эрчим хүч. Польш улсын нийт эрчим хүчний хэрэглэн жилд 170-аас 180 тераватт цаг. Суурлагдсан үйлдвэрлэх хүчин чадал нь 60 гигаватт. Түүхэндээ үргэлж нүүрснээс хамааралтай байсан өнөөч цахилгаан эрчим хүчнийхэн 65%-ийг нүүрснээс гарган авч байна. Сүүлийн үед нар салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний эзлэгчийн өссөөр одоо 20% хүрч байна. Польш улс 2030-ад он гэхэд цөмийн эрчим хүч ашиглан илүү олон их үүсвэртэй хүлэмжийн хийг бага ялгаруулдаг систем рүү шилжихийг зорж байна. Польшийн эрчим хүчний зах зээлийн томоохон компаниудын нэг нь Хорус Энергия. Энэ компани 1984 оноос хойш цахилгаан үүсгүүрийн төхөөрөмжтэй холбоотой бүх үйлчлэгийг цогцоор нь үзүүлдэг. Тэд байгаль орчинд ээлтэй нүүрс хүчний хийн ялгарлыг бууруулдаг, эрчим хүчний технологийн судалгаа хөгжүүлэлт тасралтгүй хийж түүн дээрээ үндэслэн иж бүрэн технологийн шийдэл бүхий цэвэр эрчим хүчний их үйлсвэр бүтээж хэрэглэгчид санал болгодог. Энэ компани байгалийн хий, биохий, ус төрөгч зэрэг сэргээгдэх эрчим хүчний олон их үйлсвэрийг хослуулсан цахилгаан үйлсвэрийг бүтээж хэрэглэгч бүрийн бизнесийг тасралтгүй найдвартай эрчим хүчээр хангаж байна. Энэ компани 25 жилийн өмнөөс Монгол улсад Монхорус хамтарсан компани байгуулад амжилттай ажиллаж байна. Бид Польшийн өмнөх хэсэгт Silesian воеводад байдаг GSW компанийн бүдрийг уурхад очиж танилцлаа. Польшид нийт нүүрсний 48 орд газрыг 23 уурхай, түүнээс 4 ордыг энэ GSW компани ашиглаж байна. Энэ бол дэлхийн хамгийн гүнд 1500 метрт олборлож буй нүүрсний уурхай. Энэ уурхайн хамгийн том сорилт нь оч амархан үсэрч дэлбэрдэг метаны хий. Энэ хийг дээш тасралтгүй соруулж татаад цахилгаан үйлдвэрлэж байна. Тус уурхайг 1978 оноос барьж 1994 оноос олборлож өнөө хүртэл 364 км хонгил бэлдэж 84 сая тонн коксчдаг нүүрс аваад байна. GSW нэгдэл нь Европын холбооны хамгийн том коксчдаг нүүрс үйлдвэрлэгч ба мөн томоохон кокс үйлдвэрлэгч. Кокс үйлдвэрлэдэг 3 компанитай нийлээд жилд 5 сая тонн хатуу ба хагас зүйл нүүрс авч 3 сая тонн кокс бусад стратегийн чухал түүхийд гарган авч Европт нийлүүлдэг.
2000 гаруй ажилтнтай коксын хамгийн том үйлдвэрлэгч, экспортлогч ажээ. Дөрвөн кок хийдэг компани байд юм байна. Тэр дөрвийн хамгийн том нь өөрөө 3 юм үйлдвэртэй юм байна. Тэгээ энэ үйлдвэрлэлээр нь ирээд ингээ яг юм кокс хийдэг технологитой танилцлаа. Энэ олон замууд болохоор зэрэг наашаага болохоор кокс аваад буцаагаад явуулдаг ийм систем юм байна. Хоёр янзын технологи байд юм байна. Хуурай бөхөөх, куинчин гэдэг. Хуурай бөхөөх, нойтон бөхөөх гэдэг. Сая энд ийм дөрвөн камера гэж ярьж байгаа. Тэрний яг нойтон бөхөөх буюу куинчин гэдэг технологиг харлаа. Ийшээгээ болохоор коксчдаг нүүрсийг аваад 1200 градус хүртэл халаагаад дараа нь буцаж өөр вагон руу ачмагцаа тэр дараагийн куинчин буюу энэ 5 давхар өндөр байшин маш хүчтэй ус дээрээс нь асгаад 1200 градусаас 200 градус хүртэл хөргөдөг юм байна. Тэгээ жоохон байсан жагаа 70-80 секунд болсны дараа ахаад ус цацаад ингээд нийт ерөнхийдөө 200 градус болгоод авдаг. Тэгэхэд яг одоо энэ коксын цэвэршээд ингээ гараад ирдэг ийм үйлдвэртэй танилцаад явж байна. Энэ үйлдвэрийн нийт талбай нь бол 6 хөлбөмбөгийн талбайтай тэнцүү гэж хэлж байгаа. Энэ кокс өөрөө химийн үйлдвэрийн томоохон бүтээгдэхүүн, Европод байгаа хамгийн том үйлдвэр гэж бидэнд ярьж байна. Энд 72 камер байгаа. Нийт 120 м урт гэж байгаа. Тэгээд 4-5 давхар байшин шиг өндөр. Тэгээд нэг ажиллаад игсний дараа 40 жил зогсохгүй ажиллах ёстой. Хэрвээ зогсох юм бол энэ нөгөө бэлдсэн энэ церамик камерууд нь хагарна гэж ярьж байгаа юм байна. Хэлс болгоно өөрөө 1000 тонных гин л дээ. Тэгээд энд ийм том хэмжээний үйлдвэрлэл явуулахын тулд энэ янз бүрийн чанартай янз бүрийн коксчдаг нүүрсийг авчраад холиод тэгээ тэндээс асгадаг юм байна. Коксчдаг нүүрсийг өндөр градуст халаахаар маш их хий гардаг. Тэр хий дотор бол маш чухал химийн элементүүд байдаг. Тэр химийн элементүүдийг авахын тулд хоёр янзаар өндөр нам гэсэн хоёр өөр даралтаар юу хэрэгтэйгээс хамаарат боловсруулдаг юм байна. Жишээлбэл бензолыг ихээр авна гэх юм бол өндөр даралтанд хийдэг юм байна. Гэх мэт тэгээд энэ дотроос нь гарч ирж байгаа хий дотроос хамгийн ялгаж авч байгаа юм байна л да. Бүхэл бүтэн үйлдвэр юм байна л да, цэвэрлэдэг. За энэ биш цэвэр хөхөр гинэ. 100% цэвэр хөхөр. Ингээд шингэнээр эндээс гарч ирээд тэгээ хэд хэдэн минутын дараа энэ юм өтгөн болж байгаа. За энэ цэвэр хөхөр бол их үнэтэй бордоо хийхэд хамгийн чухал эдгээр нэлээд сайн борлогддог бүтээгдэхүүн гэж ярьж байгаа. Ийм хэмжээд болохын тулд коксчдаг нүүрсийг өндөр температурт хийгээд уурсан агаарыг хийг аваад янз бүрээр боловсруулсаар байгаа ийм төвшөнд авчдаг юм байна. Уулуурхайн аюулгүй байдал, орчин үеийн техник технологи ба олборлол, боловсруулалтын үйл ажиллагаанаас үүсэх байгаль орчны нөлөөллөөс хамгаалах асуудлыг судалдаг. Дээд Силезийн бүс нутагт 1945 оноос хойш ажиллаж буй үндэсний судалгааны хүрээлэнгээр зочлоо. Энэ хүрээлэн бүх төрлийн бүтээгдэхүүн, түүхийн эдийн цацраг идэвхийг тогтоож, шинжилж судалдаг орчин үеийн лабораторитой юм байна. My name is Alicja Krzemień. I'm a professor here in Central Mining Institute in Poland. We are a research institute and we are working mostly for the mining industry, coal mining industry in Poland. But we also do a lot of work for other branches and industries, engineering and nuclear power plants. But I'm also a president of Euracol. Euracol is an association
for coal and lignite producers. We are trying to support the industry within the transition that's happening here in Europe. One of the topics that is a really hot topic now in Europe is related to methane, because there is a new EU regulation that states that all the mining companies, they have to just report the emissions, and they have to find the ways to reduce these emissions. So for this reason, we are applying as an institute for EU grants for research to develop new technologies, especially related to low content of methane. I'm talking about ranges from 20 to 30% when we are extracting methane, because we are using the methane with high quality. I mean the concentration over 45%. But then we have quite an issue, there's quite a big issue with the low concentration between 20 and 30. And another problematic issue is the ventilation methane. We are organizing a very interesting event to promote and disseminate results of our EU projects related to methane and recultivation or restoration of coal mine sites. Methane utilization and also artificial soil production with a cooperation with Mongolian partners. So this is something really interesting, and we are hoping to have here a delegation from Mongolia. What you do in these institutions is something that Mongolia is to do one day, because mining is such an important sector. But here you talk about 100 years of experiences, and we talk just only a few years of modern mining in Mongolia. So hope that visit of Mongolian delegations will be fruitful mutually. Thank you very much, and we are very happy that you visited our country. We would like to share our experience with you. As we say sometimes that our history is written with the blood of people who died in the mining industry, and for this reason we really have a good experience with dealing with the natural hazards that occur in underground coal mines. Одоо яаж уурхай ажил хийж байгаад зарчим юм байна. Энэ урт юм 200 м урт. Тэгээ энэ өрөмч нь ингээд өрөмдөөд ингэж явсаар байгаа. Энэ пластик дуусгамгцаа дараа нь бүх юм чинь ийшээгээ явдаг юм байна. А явуулахдаа энэ хойно нурж байгаа юмас хамаардаг ийм том дээвэр байна. Тэгээд энэ бүх юмнууд ийшээгээ ингээд хөдөлсөний дараагийн өргөдгөө явсны дараа энэ нураад энэ тал нь битүүрээд ойролцоогоор ямар ч цагт ийм хэмжээний хонгил гараад ийшээ 200 м гэж. Тэгээд ингээд явдаг ийм механизм одоо ч ашиглаж байгаа гэж. Энэ орчин үеийн уул уурхайн гүний нүүрсний уурхайн олборлолтыг одоо ч ингэж хийж байгаа гэж энд үзүүлж байгаа юм байна. Ер нь энэ уурхайн үзэсгэлэн бол энэ хүмүүсийг энэ уурхайн тухай ойлголт өгөх. Яг л энэ хот чинь өөрөө инслезинд байгаа энэ хэд хэдэн жижиг хот бүгдээрээ ийм ямар нэг хэмжээгээр нүүрсний зөндөө олон уурхайнууд байна. Нийт 70 гаруй байсан байна. Одоогоор хаагдсаар байгаад яг нөгөө нүүрсний олборлолтыг бууруулсан янз бүрийн нөгөө нүүрс хүчний хий бууруулахын тэргээ бүх шаардлагын дагуу явсаар байгаад энэ бүс нутагт байсан 73 уурхайнаас одоо дөнгөж 20 хэдэн үлдсэн. Тэгээд ер нь ингээд улам багасгаад явна гэж ярьж байна. My name is Michał Bończyk. I'm head of Silesian Center for Environmental Radioactivity, part of Central Mining Institute in Katowice, Poland. This lab deals with radioactivity. We measure radioactivity content in samples. We assess the radiological hazard for people, for environment, related to contamination, radioactive contamination in the environment. This contamination could be caused by coal mine industry, energy industry, and other branch of industry. What is important, regardless the process of closing coal mines, the watering process will be continue in the future 100 years or something like that. So even if we have no operating coal mines, the water will be pumping to the surface. This water contains very high concentration of radium, and the monitoring of this situation is very important. Normally,
normally in environment we have a 0.005 becquerels per liter radium. In case of mining water, we have a 60, maybe 100, maybe over 100 becquerels per liter. So this is 5 order of magnitude higher than naturally in the environment. Which could be very dangerous for... Especially in some geochemical conditions. Sediments can precipitate from this water, and in these sediments we observe even higher concentration of radium, because in sediments the concentration could be up to 1 million becquerels per kilogram. Our responsibility is to measure, to provide reliable measurement of these parameters. We are in the isotopes lab. Here is an X-ray tube which we use for generating X-radiation. We can calibrate monitor of radiation here and also performs irradiation of objects. For instance, we can test shielding properties of concrete and other materials against to the X-ray X-radiation. We can irradiate biological objects, for instance plants, and then biologists can measure damages even in very deep level, like DNA damages caused by irradiation. So generally in this laboratory we generate radiation from isotopic source or X-ray tube. Isotopic sources like Cesium, strontium. So you take isotope of those and creating radioactivity, and you measuring the impact of the radioactivity for example, construction materials that to be used for a special lab, right? Exactly. Thank you. Thank you very much. Тус хүрээлэн нь Миколов хотод Барбара гэх туршилтын уурхайтай. Энд уурхайн үйл ажиллагаатай холбоотой шинэ технологи, тоног төхөөрөмжийн туршилт, бусад онцлогоо судалгаа хийдэг ажээ. Энэ хүрээлэнгийн шинжлэх ухаан, судалгааны ажлуудын үр дүн нь Польшийн уул уурхайн салбарын аюулгүй ажиллагааны суурь болдог. Дэлхийн олон улсад бас ашиглагдаж байна. Польшийн Катовиц хотоос холгүй 15 км авчих. Энэ туршилтын уурхайд явж байна. 100 жилийн өмнө хаагдсан уурхай. Одоо ингээд уурхай ашигладагтай холбоотой бүх төрлийн туршилтуудыг хийдэг Европт байгаа ганцхан лаборатори уурхай гинэ. 30-аас 30 м, дараа нь 41 м ийм бүнд ороод тэгээ энэ дотор ер нь энэ уурхай дотор ялангуяа гүний уурхай дотор метаны хий ялгархад ямар нөхцөл байдал үүсдэг, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс яах ёстой юм бэ гэдгийг энэ Европт даяараа ирж энд туршилт хийдэг ийм уурхайд ороод бид ингээд доошоо явж байна. Уурхайчдын чинь бас энэ уртхан дээр алхуулаад байхын оронд яг энэ цааны бааз шиг, цааны лифт шиг ингээд хэвтийг бас хатаагаар нэг зөөдөг юм тээврийн хэрэгслүүд юм байна. Өлгөөд монорейс гэх юм ихтэй. Тэгээ тэр нь заавал захиргаанаар биш бас батарейгаар ажилладаг тэр туршилтыг энд хийж байгаа юм байна. Нүүрсний гүний уурхай чинь өөрөө бие даасан маш их олон тоног төхөөрөмжөө шаардлагатай юм байна. Яагаад гэвэл гүний уурхай дотор нөгөө метаны хий их хөрөмтлөгдсөн байдаг учраас түүнийг нэгдүгээр авах, сорж авах, хоёрдугаар тэр үлдсэн метаныхын хийг бас удирдахгүй болбол жижигхэн жоохон ч гэсэн метаны хий байх юм бол одоо 2%-аас дээш болох юм бол жишээлбэл тоног төхөөрөмж одоо энэ төмөр зам дээр өөр яваад нэг оч үсрэхтэл дэлбэрэлт болдго юм байна л да. Тийм учраас онцгой анхаарсан маш олон арга хэмжээ авдаг. Түүний дотор одоо энэ туршилтын уурхай дотор халааж үздэг юм байна, агаарыг дараа нь хөргөж үздэг юм байна. Ямар ч л гэсэн аюулгүй байдлыг хангах талаар одоо ингээд бүр үнэхээр их зардалтай томоохон ажил болж иж чивэл одоо энд Катовицд энд 1200 м-ийн гүнд одоо уурхайгаас коксчдаг нүүрс олборлож байгаа Европын хамгийн ганцхан хамгийн гүнд байгаа уурхай байдаг. Тэгээд тэр бүхэнд одоо аюулгүй ажлыг хамгаалахын тулд энэ тусгай институт байд юм байна. Тэр нь бүх талаар судалгаа хийдэг. Тэр институтийн харьяанд байгаа одоо 100 жил болж байгаа
энэ туршилт институт тэрний энэ лаборатори нь энэ юм байна. Тийм за ер нь бол одоо монголчууд бид уурхай бүх нөөцний уурхай ил явж байгаа. Хэзээ нэгэн цагт доошоо ороод ингээд гүнд ороход юм бол энэ метан гэдэг хийтэй ажиллах болно. Нөгөөх нь ер нь угаасаа бид нар одоо Өмнө Говь аймгийн тэр 2-3 газар метаны хий олсон байгаа. Тэгээд тэрийг одоо ашиглах гэтэл одоо ямархуу хэмжээний зардал үйл ажиллагаа болох тухай энд одоо танилцж байгаа. Experimental Mine Barbara, this is the division of Central Mining Institute, National Research Institute. This year we will celebrate 100 years anniversary of founding this unit. Before it was operational coal mine, but for many years already we are using this underground coal galleries of Experimental Mine Barbara to test different installations and implement new technologies in situ conditions to be introduced later on in operational coal mines. Underground coal mines. Underground coal mines, yes, Yeah. yes. This is very unique place, not only in Europe, but I dare to say that also in the world, as we have many partners from United States, from China, all leading mining countries who cooperate with us to test their equipment and develop new technologies which aim is to facilitate mining processes and also to make them, or first of all, to make them safe for the mining staff working underground. We run many international projects. We would be happy if our know-how and experience in this domain can be also shared with the Mongolian mining industry. The World Mining Congress is another very special organization. It was established by Polish professor Bolesław Krupiński in 1958, and since this time it is run by Polish chairman. Within our structures, we gather more than 36 countries, mining countries, including Mongolia. We have strong representation from Mongolia. The aim of this Congress is to organize events every 2-3 years at different locations all over the world in order to promote not only new technologies in mining, but also interpersonal contacts, friendships, which always are very fruitful and benefit in mutual cooperation. All kind of mining. Yes, all kind Coal, of mining. copper, whatever. Yes, not only coal. Okay. Mining in general. Okay. This is the focus. All right. Thank you. Thank you for your time. Товч түүх. Польшийн түүх нь ард түмнийхэн төсвөр төвчээрийн бодит илэрэл юм а. 966 онд гүн Мешко нэгдсэн Польш улсыг байгуулжээ. Улмаар 1386-аас 1572 онуудад буюу Ягеллоны хаадын үед одоогийн Польш, Литва, Чех, Унгарын нутаг дээр Европын хүчирхэг улсын нэг болсон. 1569-с 1795 онуудад байгуулагдсан Польш-Литвийн Commonwealth буюу хамтын нөхөрлөлийн жилүүдийг ардчил соёлын хөгжлийн алтан үе гэдэг. Орос, Прус, Австри 3 Польшийг 1772, 1793, 1795 онуудад дахин хувааж ноёргосон тул 123 жилийн турш Польш гэж тусгааруулсан байсангүй. Польшууд 1918 онд тусгаар тогтнолоо сэргээсэн ба төдөлгүй дэлхийн 2 дугаар дан коммунист үзэл сурлалын дарамт зэрэг түүхэн сорилттой тулгарч тэдгээрийг даван туулж чадсан юм а. Өнөөгийн Польш улс Төв Европт оршдог. Герман, Чех, Словак, Украин, Беларус, Литва, Орос зэрэг улсууд болон Балтийн тэнгисээр хүрээлэгддэг. Нийт 313 км²,
Европын 9 дахь том, Монгол улсаас 5 дахин бага газар нутагтай. Байгаль газар зүйн хувьд өргөн уудам тал толгод голлож өмнөд хэсэг нь уулархаг Карпатын болон Сүдетийн нуруу байдаг. Хүн ам нь 38 сая, Европын холбоодоо 5-д ордог. Нийслэл Варшава 2 сая хүнтэй улс төр эдийн засаг соёлын түвэн. Бас Краков, Гданьск, Вроцлав, Познан зэрэг түүх соёлын баялагүй уламжлалыг хадгалсан орчин үеийн өндөр хөгжилтэй том хотууд бий. Польшийн түүхийн нэгэн тодхойлц бол 1944 оны Варшавын бослого. Польшийн эсэргүүцлийн хөдөлгөөн буюу босгочдын айрам 63 хоногийн турш нацист Германы эзэн дөрвөн биелэгчдийн эсрэг тэмцсэн. Германы эсэргүүд тэднийг нухчин дарж Варшава хотын 85%-ийг дэлбэлж үнсэн товрог болгосон юм а. Ялагдсан ч энэ бослого нь польшуудын эрх чөлөө үндэсний нэгдлийн бэлэг шүндэг болж үлджээ. Энэ Варшава хотын 2 том жуулчдад очдог газар байд юм байна. Нэг нь еврейчүүдийн музей гэж байдаг юм байна. Нөгөөх нь 1900 энэ Польшууд Варшавын бослогын музей гэж байгаа. За энэ болохоор яг 44 онд болсон. 44 онд немцүүд Польшуудыг устгаж эхэлсэн. Хотыг устгаж эхэлсэн. Яагаад гэвэл Польш бол одоо ариун үндэстэн биш. Ариун үндэстэн гэдэгт нь одоо энэ баруун Европынх орж исэн. Зүүн Европынх ялангуяа Польшууд, Оросууд, Украинууд бүгдээрээ хүн биш гэж үзэж исэн. Тийм учраас тэднийг газартай тэгшлэх хэрэгтэй. Хот нь болохоор зүгээр хөдөөнийх нь газар байх ёстой гэж үзэж исэн. Нэг талаасаа. Нөгөө талаасаа 44 он гэхэд нөгөө Сталинградын дараа немцүүд ялагдаад ер нь бол өшөөг авч эхэлсэн. Оросууд баруун энэ Вислаг голоо чинь баруун ирэг дээр нь ирсэн байсан. Тэгээд энэ зүүн иргээс нь аваад авж болох хулгайлж болох бүх юмыг авч ачаад тэгээд хотын энэ байшин болгонд руу өрөмдөж ягаад дэлбэрт бодис хийж ягаад дэлбэлээ яваад исэн юм байна. Тэгээд сая энэ музей үзэхэд энэ дотор үнэхээр Варшава гэж тэгэхэд сая 200 мянган хүн байсан энэ улсын нийслэлийг үндсэнд устгасан байгаа. Тэгээд бараг 1000 хүн үлдээгээд хүн амьдрах ямар ч боломжгүй. Үнэхээр тийм үнсэн товрог болгоод газартай тэгшлээд хайцсан байна. 80% гэж байгаа шүү. Тэр ийм аимшигтай улс орныг соёл иргэншлийг нь устгаж ийсэн. Тэгээд тэрнийхэн төлөө тэртээ рүү алгадна гэдэг иргэдэн улам зориг ороод маш хүчтэй бослог гарч ирсэн байна. Энэ тухай энэ музейд гарч ийн ер нь Польшийн түүхийг, Польшуудыг ойлгох гэвэл бас энэ музейг үзэх хэрэгтэй гэж харж байна. Warsaw became the capital of the Kingdom of Poland and Lithuania in 1596. Because in 1596, the king, Sigismund III Vasa, who was an elective king of Poland, moved his capital from Kraków, which was the then capital, until then capital of Poland, into the castle in Warsaw. And then this castle was destroyed during the Second World War. It was completely destroyed in the Second World War. Yes, because before the Second World War, this was where the president of Poland, of the Second Republic of Poland, had his office. So there was a symbol of statehood of the Polish state, and the Germans did not appreciate that because in their idea, anything eastwards of Berlin was to be devoid of culture and civilization. We could say that. So for them, Warsaw was supposed to only be a small village settlement of a few thousand people. They did not want it to be a capital of, well, before the Second World War, 1.5 million people lived here. Then it was rebuilt in 1970s. There were some protests against the communist government because at that time you had the communists in power in Poland. The people who were thinking about reconstructing the castle used this time of upheaval to negotiate with the communists, and one of the concessions that the communists have decided to give to the people was that
that they will rebuild the royal castle. So it is exactly the type, shape, color as it was before. So they went back, when they were reconstructing the castle, they went back not to how it used to look like before the war, but how it used to look like in the times of the last king of Poland, Stanisław so August even Poniatowski. older one. So to the times of the end of the 18th century. When they were reconstructing the old town that we see here, the old town is also a reconstruction. They went back even further. Well, they went back to around that time as well. But for example, the city walls that we see here, those were not here in the 18th century. Those are they come from around the 14th, 15th century, and they were just reconstructed to give the tourists an idea of how the city could have looked like. I see. What is that building about on the left side, right side? This is St. Anna's Church. So it's one of the very big church. Yes, it's the church over there. You see the entrance over there with the columns. This is the entrance to the St. Anna's Church. Okay, looking at that, what are those red buildings? The red buildings are just the rooftops. So most of the Warsaw Old Town is known for the red rooftops. They will have either red or green if it's like, for example, the Cathedral of St. John that we'll see later. But these small buildings, usually 2-3 stories, they would have just this kind of tiles on the roof that would be red in color. What is that big structure? The big structure over there is the National Stadium built for the Euro Cup 2012, which we co-hosted with Ukraine. So Poland and Ukraine co-hosted the tournament in football and soccer. 1980-ад онд Лех Валенсигийн удирдлагын дор Солидарност хөдөлгөөн өрнөж ардчилын төлөө тэмцлийг эхлүүлэн 10 жилийн дараа коммунист чиглэлийг нураан унахад хүргэжээ. Ардчилсан Польш улсын дүүгээ 810 тэрбум Америк долларын эдийн засагтай нэг хүн ногдох орлого нь 24 мянган Америк долларт хүрсэн Европын холбооны хамгийн хурдтай хөгжиж буй улс болжээ. Хөдөө аж ахуй. Польшийн хөдөө аж ахуйн салбар 2023 оны байдлаар эдийн засгийнхаа 3% бүрдүүлсэн Европын холбооны дунджаас өндөр үзүүлэлт. Энэ салбар өндөр бүтээмжтэй. Ялангуяа ургацын гарц, малын тооны өсөлт нь өндөр. Польш аюун жимсгэн, шувууны мах, сүм бүтээгдэхүүн, боловсруулсан мах, нөөшөлсөн хүнс зэрэг бүтээгдэхүүний томоохон экспортлагч алюминий үйлдвэрлэлээр Европын холбоог тэргүүлж байна. Төв ба зүүн Европын хамгийн том сүүний үйлдвэр болох Высокий Мазовийский хотын Меликовита сүүний үйлдвэрээр зочлов. За энэ одоо сүүний машин орж ирж байна. Ийм машин энэ үйлдвэр улс даяараа 26 үйлдвэртэй юм байна. Тэгээ нэг үйлдвэр тус болгоно 100 км-ийн дотор сүүгээ цуглуулдаг гэж байна. Жишээлбэл ийм машинаар нийт 1500 фармаас энийг цуглуулдаг гэж байна шүү. 5 зэрэг орж ирэх шугамтай юм байна. Яг одоо өглөө саацсан сүү түүхээр орж ирж байгаа гинэ. Меликовита компани Польш даяар 26 үйлдвэр, 25 лаборатори, 36 түгээх төвтэй. Нийт 15 мянган фермээс өдөрт 8 сая литр сүү худалдаж авдаг. 5 мянган ажилтнтай 1800 нэр төрлийн сүү бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нийт орлого нь 2022 онд 2.2 тэрбум евро байсан. Меликовита нийт бүтээгдэхүүнийхээ 30%-ийг гадаадын 160 орнд экспортлдог. Өдөр 100 тонн буюу 100 тонн буюу сая литр сүү хатаадаг гэдэг юм да. Temperature 120-оос 150 градуст халаад юм байна. Тэгээ тэр үйлдвэр нь бол зөвхөн энэ
headquarters буюу хамгийн том эндээ байдгийн байна. Бусд нь тэр 20 хэдэн үйлдвэр чинь тийм чадваргүй. Тэм учраас сүүнийхээ хагасыг аваад хагасыг наашгаа явуулдаг гэж хэлж байна. Энэ хараа литр бол энэ шуутай болгонд нь 25 кг байгаа гинэ. Тэгээд шоколад үйлдвэрлэдэг янз бүрийн ийм хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрүүд ийм том бөөнөр нь авд юм байна. Тэгээд энэ 25 кг-аар багцсан ийм хүүдийн хуурайсаг бол ингэж хийх юм ба шүү дээ. Том хэрэглэгч байдаг учраас ингэж томоор авдаг тийм. Ийм тусгай савнд хийдэг юм байна хараа. Давхар ингэ хийцэн ингээд 25 кг-аар баглаад тэгээд yes Here we have glue, here we have glue, clothing, machine does heating. Heating I see. За ингээд Англи, Франц хэлээр хийсэн бүтээгдэхүүнүүд байна. Тэгээд энийг ингэж өөрөөр нь багцлаад нэг pallet гэж ийм болгоод тэгээд сая Франц хэлээр ягаа хийсэн гэсэн Сенегал руу явуулдаг гинэ. Гэх мэтээр энэ хуурайс уу хэрэгцээтэй оронд нь энийг гаргах юм байна гэж ойлголоо. Польшийн хүнсний таршилсан бүтээгдэхүүн нь олон зуун жилийн уламжлал, байгалийн эсгэлтийн арга, өөрмөх замт өндөр чанараараа алдартай. Жишээ нь Bratsia Urbanik компани. Энэ компани өргөс тэмэх, манжин, байцаа, мөг, жимс зэрэг бүтээгдэхүүнийг даршлан үйлдвэрлэж 20 гаруй улсад экспортлдог. Монголд 1993 оноос Urbanik компани 80-аад нэр төрлийн бүтээгдэхүүнийг оруулж ирсээр байна. Эмийн үйлдвэрлэл. Польшийн эмийн үйлдвэрлэлийн салбар Европын холбоонд 5 дугаарт Герман, Франц, Итали, Испанийн дараа ордог. Улсын эдийн засгт жил бүр 4.5 тэрбум евро оруулдаг эрчим төлөвшгүй салбар. Жишээ нь Варшавад байрлалтай TZF Polfa компанитай оч танилцв. Энэ компани 1823 оноос эмийн бэлтгэл үйлдвэрлэж эхэлжээ. Үйлдвэрлэлийн 30 шугамтай, 1000 гаруй ажилтнтай 100 гаруй төрлийн эм үйлдвэрлэдэг. Антибиотик, өвчин намдаах эм, зүрх судасны эм үйлдвэрлэж 70%-ийг нь дотоодын эмнэлгүүдэд нийлүүлдэг. Инсулин, сэтгцийн эмүүд, арьсны эмчилгээний бэлдэмлийг 4 твийн 40 гаруй орнд экспортлдог. Монголд энэ компанийн тодорхой эмүүдийг Timus Mons компани оруулж байна. Польш Монголын харилцаа. Польш болон Монголын түүхэн харилцаа олон зуун жилийн өмнөөс ихтэй. 1241 онд болсон Легницийн тулалдаан нь Монголын эзэнт гүрний Европт нөлөөсөн чухал тулааны нэг юм. Энэ тулааны тухай энэ хотын музейд дэлгэрэнгүй үзмрүүд тавьжээ. My name is Konrad Byś. I work for the History Department of the Copper Museum in Legnica, and I'm the supervisor of this place, of the Museum of the Battle of Legnica. We begin the story. Yes. How did it happen that the battle was fought? Чингис хааны их цэргийн сүрхүж Европын зүрхэнд орж Киевыг эзлэн авсан тухай айдас дагуулсан мэдээ Европын орнуудад түгэн цахилгаан цахих мэт хурдаар зүг бүрээс нүмерэн Польшийн хаяанд ирж тэв даяар цочрол төрүүлжээ. Их хааны гарамгай жанжин Сүбэдэ Баатар 5 түмэн цэргийг Унгарын зүг, 2 түмийг Герман руу чиглүүлэн Польшоор дайруулж Европын хотуудыг ээлж дараалан эзэлж байлаа. Харин Силезийн гүн 2 дугаар Генри, Польш, Герман, Францын шилдэг баатрууд уурхайчдыг нэгтгэн нийт 3 түмэн цэргээрээ 1241 оны 4 дугаар сарын 9-нд Легницагийн талд монголчуудыг эсэргүүцэн тулалджээ. Тулааны эхэнд монголчууд ухарч буй мэт дүр үзүүлэн дайсныг араасаа хөөцөлдүүлж гол хүчнээс нь тусгаарлав. Польшин мордон цуцах үед удаа дуу чимээгээр үргээж
ном сумны ширүүн довтлогоогоор дайсныг бут нэргэжээ. Генри гүний толгойг жаданд зоож цайз руу довтлон сүрдүүлж байсан ч гинэт ирсэн шигээ хурдан алга болов. Гол зорилго нь Польш биш, Унгарыг эзлэх байсан учраас тэр энэ тулаан Европын зэвсэгт хүчний шилдэгүүдийг ялан дийлсэн үйл явдал бөгөөд Генри гүний эр зоригийг мөнхөлсөн домог уран бүтээлийн эхлэл болсон түүхэн хуудас юм а. Хожим нь дэлхийн 2 дугаар дайны үеэр германууд монголчуудын дайдах арга барилыг судалж Blitzkrieg хэмээх ойлголтыг хөгжүүлсэн гэдэг. Лигницагийн тулаан болсон газрын байршил түүхэн баримтууд өнөө хүртэл хадгалагдсан нь Монгол судлаач түүхчдийн сонирхлыг татсаар байна. 2016 онд үүд хаалгаа нийсэн энэхүү үзэсгэлэнг жил бүр 2-3 мянган жуулчин зорин ирж үздэг. Үзэсгэлэн 4 хэсгээс бүрдсэн. 1-р Монголын эзэнт гүрний дэвшилтэт цэргийн арга барил. 2-р Лигницагийн тулаан. 3-р Монгол эзэнт гүрнийг зорьсон элчүүдийн тайлангууд. 4-р 2-р Генрид зориулсан уран бүтээлүүд багтана. Үзэсгэлэнгийн тайлбар баримтат киног 7 хэлээр, түүний дотор монгол хэлээр бэлдэж үзүүлжээ. Тус үзэсгэлэн нь Польшийн соёлын яам Силесийн уулуурхайн компанийн төлөөлөгчд ба Лигница хотын иргэдийн дэмжлэгээр хэрэгжсэн. Байлдаж танилцсан ч цаг хугацааны уртад харилцан хүндлэл ойлголцолд хүрсэн хоёр ард түмний найрамдал соёлын бэлэг тэмдэг болсон тул бид уг үзэсгэлэнг хоёр ертөнцийн уулзварт хэмээн нэрийдсэн билээ. Бидний хүсэл бол энэ үзэсгэлэнг улам олон хүн ирж сонирхосоо гэж тус үзэсгэлэнгийн зохиогчид ярьж байлаа. Монголчуудын дайралтын тухай бас Краковын төв талбайд орших Мариацын сүмийн бүрээний дууг олон жуулчин богнорч цаг тутам сонсож байна. Домогт өгүүлснээр Монгол цэргүүдийн довтлогоог анхааруулж байсан бүрээч нум суманд оногдож амиа алдахад бүрээний аялга огсон тасарсан ажээ. We are in Krakow in the main market. It's called St. Mary's Basilica. It is one of the most beautiful and most well-known churches in Poland. The reason we are here is that we want to listen to the trumpet play, and this trumpet call is connected with our history with Mongolian visit in 1241. Now you hear 4 bells, which are 4 quarters of an hour. Then the big bell will strike 11 times and you will see a trumpeter play a tune. This will be a very simple tune because it was the alarm that we used to play when enemy approached the city. The alarm tune will end suddenly. I stop now, you listen, you see what you look. So the legend has it that we're always in place of problems. There was the highest point in the city where the watchman was looking what's happening. Today it's a person from fire department. And this guy, when Tartars came to the walls of the city, he started to play alarm. But Tartars were very skillful bowmen. So they allegedly managed to shoot him down through the trumpet or through the throat. So it stops suddenly. Yes, Of course, it's impossible to shoot someone from that height. However, this church wasn't here. There was a smaller church in the same place. So it is possible. And we have been playing this day and night, 24 hours a day for 700 years. So it's a very... Night at 3 o'clock they do. Yeah, you come at 2 o'clock in the morning, they do it. 4 times to 4 corners of earth. Because it is signaling that Mongolians are coming. It became a great
Greek legend. I see. In reality, I believe it was invented by one of the tour guides in the 19th century. Дэлхийн шинжлэх ухаан урлагт Польшууд том хувь нэмэр оруулжээ. Жишээлбэл энэ улсын 18 эрдэмтэн 19 Нобелийн шагнал хүртсэн нь Мария Склодовска-Кюри 1903 онд физикээр, 1911 онд химиэр 2 удаа тус шагналыг хүртэж байжээ. Польшоос гаралтай еврей хүмүүсийг оруулвал Нобелийн шагналтуудын тоо бүр олон болно. Дэлхийд алдартай 2 сууд хүнийг онцолбол Николас Коперник, дэлхийг хөдөлгөсөн хүн гэгддэг алдарт эрдэмтэн Николас Коперник дэлхийн ертөнцийн тухай хүн төрлөختний ойлголтыг өөрчилж, дэлхийг нар биш, харин нарыг дэлхий тойрдог гэдгийг 1543 онд баталж, нар төвтэй ертөнцийн онлоо хэвлүүлэн шинжлэх ухаанд хувьсгал авчирч байжээ. Түүнийг мөнхжүүлсэн олон хөшөөний нэг нь Краков дахь Ягеллоны их сургуулийн талбайд байна. Манай Улаанбаатар хотод ч бас шинжлэх ухааны академийн барилгын өмнө Коперникийн хөшөө бий. Фредерик Шопен, төгөлдөр хуурын яруу найрагч гэгддэг Польшийн урлагийн өв соёлын бэлэг тэмдэг болсон хүн бол Фредерик Шопен юм аа. 1810 онд төрсөн тэрээр Польшийн ардын хөгжмөөс сэтвлэж романтизмын урсгалын гайхалтай сайхан аялгуунуудыг зохиосон ба түүний хөгжим дэлхийн өнцөг болон бүрт дурлагчдын сонирыг мялаасаар байна. Шопен Франц улсад амьдарч байсан ба гэрээслэлийнхэн дагуу төрсөн эгчин зүрхийг нь эх оронд нь авчирч Варшавын ариун загалмайн сүмийн хананд мөнхрүүлжээ. Сууд Шопены хөшөө мөн түүний нэртэй гудамж манай Улаанбаатар хотын зайсанд байдаг. Польш бол Монгол судлалын арвин түүхтэй улс юм аа. 1914 онд алдарт монголч эрдэмтэн Владислав Котвич Монголд ирж хүн амын анхны тооллого хийсэн ба тооллогын их хувь нь Польшийн шинжлэх ухааны академийн Краков дахь салбарын архивт бусад монгол судлалын сая гаруй баримт материалын хамт хадгалагдаж байна. Орчин үеийн монгол судлалын гол төв нь Варшавын их сургуулийн
Дорн дахин судлалын факультетийн Монгол төвд судлалын тэнхэм юм. Өнөөдөр тус тэнхэм бакалавр, магистр, докторийн төвшний сургалтууд явуулж эрдэм шинжилгээ судалгааны ажлууд хийж байна. Энэ тэнхмийн эрхлэгчээр доктор Агата Баре-Стажинска монгол хэлний багшаар ноён Ян Рогаланаар ажиллаж байна. Энэ хоёр эрдэмтэн монголоор гайхалтай сайн ярьдаг. Хоёр улс 1950 онд дипломат харилцаа тогтоож боловсрол, худалдаа, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллаж эхэлсэн. Польшийн мэргэжилтүүд тоосгоны үйлдвэр, мод боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станц зэрэг 9 үйлдвэр барьж өгчээ. Идүүгээ Монгол-Польшийн хамтын ажиллагаанд дээд боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, батлан хамгаалахын салбарт идэвхтэй өгжиж байна. 1960-ад оноос хойш манай 1000 орчим оюутан Польшийн ихтэй сургуулиудад суралцж төгссөн ба идүүгээ 170-аад оюутан суралцж байна. Төр засгийн харилцаа төрийн өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд уламжлал болж тогтсон бөгөөд саяхан гихтэл 2023 оны 4-р сард Польш улсын ерөнхийлөгч Дуда Монголд 2025 оны 3-р сард Монгол улсын ерөнхийлөгч Хөрөлсөх Польш улсад төрийн айлчлал тус хийсэн нь хоёр улсын улс төр эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд чухал алхам болсон. Ерөнхийлөгч Хөрөлсөхийн айлчлалын үеэр хоёр улсын засгийн газар соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн болон бусад олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд олон баримт бичигт холбогдох талын төлөөлөлүүд гарын үсэг зурв. Мөн хоёр талаас олон салбарын 180 гаруй аж ахуйн нэгж оролцсон бизнес форум Варшава хотод болов. Хоёр орны худалдааны эргэлт 2024 онд 105 сая Америк доллар, түүнээс Монголоос 1 сая, Польшоос 104 сая Америк долларын экспорт хийжээ. Польш Европын холбоо дотроо Монгол руу хамгийн том экспорт хийдэг. Монголын хувьд Польш бол Европ руу гарах үе хаана гэж ойлгоцсон явж байгаа. Польшийн үндсэн хуулийг та орчуулж исэн гэж байгаа. Тэр ямар учиртай, ямар ялгаатай, ямар ач холбогдолтой юм бэ? Ер нь бол 1992 онд бол Польш улс 4-р үндсэн хуулиа батлаад хэрэгжүүлсэн 92 оны намар. Манайх 92 оны 1 сард Монгол улсын үндсэн хууль батлагдсан байгаа. Гэхдээ чимэдгөө хүртэл 91 онд бол энэ дээр зөвлөгөө авч яасан. Зах зээл хүний эрхийг хамгаалсан энэ нийгмийн философик дүрмийг оруулж ирсэн байгаа. Хамгийн наад нь одоо би олон жил ярьж байгаа шүү дээ. Нийтийн санхүү гэж үндсэн хуулийн том бүлэг байдаг. Нийтийн санхүүгээс хинээс хамгаалах уу? Төрийн өндөр албан тушаалтангаас төрөөс нь өөрөө нийтийн санхүүг хамгаалах. Тийм учраас Монгол банк нь тэнд орж ирсэн байдаг. Хүний эрхийн комиссонд орж ирсэн байдаг. Банкны Төвөрбаатарын Насанбаяр Польшийн эдийн засгийн чөлөөт бүс гэж байдаг. Тэнд ажиллаж байгаа монгол хүн юм байна. За танай энэ эдийн засгийн бүс их сонирн байна. Яагаад манайх гадаадын хөрөнгө оруулалт татахаар ярьж байгаа Монгол улс эдгээр яаж татчихжээ, яаж ажиллаж байгаа энэ тавьж ярьж өгөхгүй юу? За парламентийн шинэ хууль батлагдаад 2007 оноос болохоор хойш болоод Польшийн бүх нутаг дэсэг маань одоо тусгай бүс гэж явагдаж байгаа. Ерөнхийдөө болоод энэ тусгай бүс маань Польшийн нутаг дэсэд 15 байдаг. Байршлал зэшлэл галаад. Дээдлийн том байгууллага маань болохоор цахим үйлчлийн яам гэж байдаг. Бид нар одоо цахим үйлчлийн яамны сайдын өмнөөс одоо тухайн одоо хөрөнгө оруулагч маань одоо Польшд ирээд тухайн газраа ингээ үзээд сонирхоод за энэ ч би үйлдвэр Польшид энэ тодорхой энэ хэсэгт нь Монголыг төлөөлж суугаа өргөмжит консул Марчин Мистардтай уулзж байна. I am convinced that we can pass a lot of information and knowledge and together we can learn a lot. Dziękuję bardzo za Dziękuję również. Dziękuję. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа түүний дотор эрүүл мэндийн болон бусад салбарт үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан хоёр улсын олон иргэдэд төрийн дээд чагнал, одон медаль, ерөнхийлөгч Хөрөлсөх биечлэн гардуулав.
хамтдаа сайхан ирүүл. Өргөн дэвшүүлээ та бүхний гэр бүл бүр хүүхэд хамт олонд бас сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Шагнал авсан эдгээр хүмүүсийн төлөөлөл болгон энд 2 хүнийг онцолж байна. Найрамдал медалаар шагнуулсан дээр дурдсан Хорус Энергия компани ерөнхийлөгч Ян Коблак, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтны цолоор шагнуулсан Польш улсын Оточ Манал компанийн захирал, уламжлалт ангаах ухааны клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Таштавагийн чулуун цэцэг. Польш Монгол улсын дипломат харилцааны 75 жилийн ой болж байна. Ингээд би 41 жил эрүүл мэндийн салбарт одоо 2 гүйцэтгэлээр зүтгэж явна. Польш улс 50,000 жилийн одоо түүхтэй энэ Монгол эмнэлгийг шүтэж одоо сонгож энэ бусад орноос уламжлалт ангаах ухаан ардын эмнэлгийг одоо сонгож үйлчлүүлж байгаа нь энэ Польшийн ард түмний бас их мундаг ухааны соёл болов гэж би боддгийг. За ингээд Монгол эмч нартай одоо бас баяр хүргэе. Амжилт хүсье. Баярлалаа. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тус улсад суралцж байгаа 100 оюутны төлөөлөлтөд уулзлаа. Мөн морин хуурийн найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ тус улсад амьдарч буй монголчууд болон Польшийн төр засгийн хүндэт зочид нийгэм соёлын зүтгэлтнүүд иргэдэд Монгол үндэстний соёл, урлагийн оргил бүтээлүүдийг танилцуулав. Түүхэн сорилтыг даван туулж, улс орноо эрч хүчтэй хөгжүүлж, эв нэгдэлтэй бүтээлж, санаачлагтай хүчрхэг улс болгож чадсан Польшийн ард түмний тухай, эдийн засгийн тодорхой салбар болон Монгол-Польшийн улам бүр өргөжин тэлж буй бүх талын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын тухай товч танилцуулахад юм байна. Та бүхний мэдлэгийн санд нэмэр болсон гэж найдаж байна.